За сайн байцгаана уу, сургалтын менежерээс заавал судлах болон сонгон судлах хичээлийн жил судлах цаг болон 7 хоног судлах цагийг хэрхэн засварлах заавар зөвлөгөө өгье. Сургалтын менежер хөтөлбөр зэсний сургалтын хөтөлбөр зэс рүү ороход танаа сургуулийн хөтөлбөр төлөвлөгөө харагдах бөгөөд тухайн хөтөлбөрийн түвшний урд харагдаж байгаа нэмэх тэмдэг дээр дарахад хөтөлбөрийн түвшинд хамаарах нийт анги харагдана. Тухайн ангийн урд харагдаж байгаа нэмэх тэмдэг дээр дарахад төлөвлөгөө харагдах бөгөөд төлөвлөгөөн дээр дарахад тухайн төлөвлөгөөнд хамаарах хичээлүүд жагсаж харагдана. Хичээл тус бүрийн ард үзэгний зураг харагдах бөгөөд тухайн үзэгний зурган дээр дарж та тухайн хичээлийн жил судлах цаг болон 7 хоногт судлах цагийг засварлан хадгалснаар жил судлах цаг амжилттай засварлагдана. Үүнтэй ижилхэн та мөн сонгон судлах хичээлийнхаа жил судлах цагийг засварлах шаардлагатай бол бүрэн дунд хөтөлбөрөө задалж тухайн ангиа задалж төлөвлөгөөн дээр нь дарж мөн сонгон судлах хичээлийнхаа ард харагдаж байгаа үзэгний зурган дээр дарж 7 хоногт судлах цагаа зөв болгож хадгалснаар 7 хоногт судлах цаг маань амжилттай засварлагдана. Заавал судлах хичээлийн хувьд бол сургалтын менежер заавал өөрөөсөө засварлана. Харин сонгон судлах хичээлийн хувьд бол сонгоо ордог багш нар маань өөрсдийнхөө багшийн системээс 7 хоногт судлах цагаа засварлах бүрэн боломжтой шүү. Анхаарал хандуулсанд баярлалаа.